За намагч Дөвөржигийн Үгэнхүү гэдэг Баяулгийн аймгийн Буянт сумд төрж өссөн. Тэгээд Улаанбаатар хотод суурьж амьдарч байгаа. Ер нь миний мэдхийн үе юу бол өвөөгийн наав мав бүгд харуудаг байсан. Бүгд сайхан харваачд, нутагсандаа нэртэй цувтай харваачд. Тэгээд тэрнээс хойш би чинь өвлж аваад 2008 онд Улсын Баяр наадамд харваж спортын мастер цол биелүүлж ирсэн. Тэгээ үндэсний сур, мөсөн сургээ 3 төрлөөр нь хичээллэж харваад одоо баг 20 хэдэн жил харваж байна уу да. Тэрнээс хойш 3 төрлийн спортын мастер цолтой. Толгонд ир ингээд зих. Тэгээ гараа ингээд бэр да. Гараа номтойгоо бэр. Ингэж барингууд чи бүр ингэж зуугаад байна. Ингэс хийгээд энэргөө зөвхөн өдөө метр мэдэх. За би ер нь анх бол ерөөсө нуун сумтай маш ойр өссөн хүн. Багасаа манай гэрт ерөөсө нуун сум аягүй байдаг. Тэгээд ерөөсө багасаа л төрөх цагаасаа л өсвөлээд ерөөхдөө нуун сумтай ингээд харьцаж өссөн гэх юм уу. За ер нь бол анх харуулж ирсэн цаг нь болохоор 5 дугаар ангиас хойш харуулж ирсэн. Яг ном бариад. Тэрнээс өмнө нэг бага ангита 3 4 дугаар ангид байхдаа нэг ингээд жижигхэн ном надад хийж өгдөг байсан. Тэргээр би одоо хашаанда зүгээр ингээд ундааны сав онж зүгээр ингээд харуулж тоглодог байсан. За тэгээд тэрийг аав ингээд нэг өдөр хараад надад ингээд яг зориултын сургалтын ном авч өгөөд тэгээд 5 дугаар ангидаа яг анхны тэмцээндээ ороод тэгээд бэлтгэлийг жагаад анхны тэмцээндээ ороод анхны медалаа бас тэр өдрөө ингээд авч исэн. Тийм төвхтэй. За тэрнээс хойш ерөнхийдөө одоо л 10 жил өнгөрсөн байна. За 10 жилийн хугацаанд бол улсын чанартай наадам, за ямар нэгэн тэмцээн наадмуудад ер нь амжилттай оролцож ирсэн. За тэгээд сая 2023 онд болохоор яг насанд хүрээд 18 нас хүрээд анхны нэг улсын чанартай харваанда 40 сумнаас 33 онд спортын мастер цолны болцлыг хангасан байгаа. Шавнартай болсон. Ер нь үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх талд маш их анхаарал тавьж байгаа. Өөрөө ч мэддэг мөртлөнгөө хүүхдүүдтэй зааж сургана. Бас дуртай хүмүүс байл хэн ч хамаагүй. Би шаваар аав. Шав болоод бас сайхан харуулж амжилт гаргаж байгаа шавнар байна. 2 ч спортын мастер цолтой залуу төрж гарсан. Нэг нь Улсын Баяр наадамд өнгөрсөн жил Хөрөн сумдаа 20 онж төрүүлж бас баярлуулж ирсэн. Сум бол ер нь модоо эхэлж таньж аавна. Тэгээ модоо аваад зүсээд тэнцүүлээд хүн хүний татлаа ондоо байдаг аахгүй. Чац өндөртэй хүн бол урт сум барина. Энэ бол нилээд урт сум байхгүй. Тэгээд намхан хүн бол өөртөө таарсан богийн сум барина. Жингийн тааруулна. Бас нарийн ажил ихтэй. Тэгээ сумын өрөө уралж байгаа. Одоо нэг 2-3 жил болж байна. Спортын мастер Баяр сайхан гээд нахнадад уралгыг зааж өгч ирсэн. Бүр шаваар орж илээ би. Бас нэг үндэсний юм мэдээд авъя. Тэрийгээ ер нь хоочтой хадгалаад үлдээ гэсэн бодолтой. Тэрнээс хойш сумын өрөө урлаад одоо өрөөч барина. Тэгээ улсуудад бас сумаа захиалгаар авдсан юм уу улсууд чинь бас нэг санаанд нь таарснууд нь сумнууд аавна өөрөө уралж гэртээ уралдаг. Тэгээ охиныхаа сумыг уралж өгнө. Шавнарынхаа сумыг уралж өгнө. Нэг сум бол нэг өдөр 2 өдөртөө гарч ийн 2 дахь өдөрт 5 ийм сум бол 5 сум байдаг аахгүй нэг хүнд 5 сумаар харна. 4 сумаар тэмцээнд орно. Нэг нь запас гэж явдаг. Запас сум байх хэвээр. Энэ гимтэж бэртэж хуурч барьчих юм бол энийг юу ядчихдаг. Нөгөө запас сум маань өхөө барьчихдаг. Тэгээ 5 ширхэг сумыг одоо модон голчтой гэдэг чинь яг модон байгалийн модоор тэгээ шууны үед тэгээл энэ эдгээр чинь ингэж уралж жингийн тэнцүүлж хийн. Залгамж халаа болгож тэгээ бусдад бас түгээн дэлгэрүүлэхэд би бас дэлгэрүүлэе гэж боддتي.
сурах гэжсэн хүмүүс байвал сургаж тэгээ Монгол наадам тэр сурын харваа төрлөөр хичээлэх хүмүүс байвал сургаж авч бас нэг хитэ олон шавьтай болох тийм зорилготой. Тэгээ үндэсний сурын одоо хайрхан багт харьяалагдаад явж байгаа. Манайх бол нэг 20-од гишүүнтэй, 30-аад гишүүнтэй тийм баг байдаг. Аавда маш их баярлаа гэж хэлмээр байдаг. Хайртай шүү. Тэгээд яагаад тэгэхээр ер нь бол энэ спортоор хичээлснээр хүн ингээд маш ийм дотроо чармаалттай одоо ингээд төвчээртэй болж ингээд өсдөг. Тэгээд ерөнхийдөө ингээд маш томоод өсдөг гэх юм уу. Тийм болохоор ингээд багасаа зөв хүмүүжлийг одоо ааваасаа ч тэр энэ спортоос ч тэр ингээд одоо айгу зөв ийм зүйлүүдийг олж авсан.